би айлт явахгүй. Шилжчихэл та. Тийм ээ. Энэ бол Номин Макрогийн Angels Kids Store дэлгүүр байлаа. Өнөөдөр бид хоёртой хамт энэ дэлгүүрээр хэсгэе. Ой, байж гараа. За энд бас бид нэгэн бяцхан үзэгчтэйгээ танилцсан. Тэгээ хамтдаа түүнээс хөгжилтэй асуултууд асууцгаая. Орцгоошаа. За манай бяцхан үзэгчийн маань нэр хэм блэ? Хэсүү. Хэдвэр ангилээ? 6 дугаар юм. За сурагчийн амралтаараа юу хийж өнгөрүүлж байна? Гэртээ өөрийнхөө чөлөө цагаараа зураад тэгээд шигтгэн намланаа өнгөрүүлж байна. Даалгавраа гээд. За чи хэрэг хуц үздэг вэ? Нэг хүчтгүү ингээд чөлөө цагаараа хаяа нэг дуугаа унтсныхан дараа юм хийж дуусныхан дараа үздэг. Жохон үзэж байгаа дээр бэлт нүд өвддөг учраас. Ямар сайн хүүхэд вэ? Та нар энэ хүүхдээс үлгэр дуурайл авах хэрэгтэй. Тэгээ энэ хардаа үсний юм гоорт. Та надаас өндөр юм бэ? Эсүү маань бидрийг үздэг гэсэн тэгээд манай контентоос шууд санаанд ч орж байгаа эсвэл хамгийн үзэх дуртай гэсэн контентоо шууд нэрлүүл ямар контент вэ? Нэг үсэгчийн нэг хүүхэд болдог. Хүүхэд болоо нэг чихэр идэ тэрнээс халддаггүй л тэр үе. Тэгээ шүтний өвддөг тий? Аха. Тэр чад юу нээр орсон уу? Аха. Чи ер нь манай контентуудаас ямар сургамжийг илүү олж авдаг вэ? Бусад хүмүүс ингээ үгэнд харахгүй бол ийм байдалд орно. Ингээд бусдыгаа хүндлээрээ гэсэн тийм ойлголт авдаг. Чи ихтэй тэгвэл манай контентыг үзээд окогч сокогч хоёрыг ер нь шууд ялгаж таньж чаддгүй. Аха. Окогч арай өөр, тэгээ сокогч болохоор арай өөр. Хоёулаа арай өөр байдаг. Ялгаатай тий? Аха. За тэгвэл чамаас нэг аяга онцгүй асуулт асууя. Чи ингээ бид хийдин заяа хамгийн чиний үзэг дуртай нь хэн бэ? За үнэ хэлж шүү. Бүгд нэг нь гэж хэлж болохгүй. Бүгд ямар хөөрг юм бэ? Үеийн найзуудтай ч юм уу хэлэхэд ингээд хамгийн ингээд хэлмээр санагддаг бас зүйл юу гэдэг манай контентер магадгүй гараагүй ч гэж болно шүү дээ. Тэгээд үеийнхэндээ бас амар хэлмээр санагддаг. Бодож өгдөг юм юу гэдэг вэ? Ингээд контентыг үзээд утсандаа донтогоос тэр контентнаас үлгэр дуурайл аваад тэр хүмүүсийг ингээд одоо сайн талын дураагаад муу талын ингээд дуурайхгүйгээр бусад хүмүүсийг ингээд сайн талын аваарэ гэж хэлмээр. Ямар хөөрхий. Нэрээ тийш үү. Бүгдээрээ Та нар сайн сонсож ав. хатан үзэгч байцгаа. За шиний хувьд шүү дээ Angels Kids Story тоглоомнуудаас заяа хамгийн тоглох дуртай, хийх дуртай тэр бүтээлч тоглоом юу нь юу вэ? Байгаа юу? Байгаад надад зөндөө тоглоомнууд байгаа. Гэхдээ миний хамгийн дуртай нь тэнд байгаа. Задал тийш явах. Хэсэг дээр бол ингээд бүх ингээ хүүхд охтууд хүүхдгүү тоглодог. Ингээд өөрөө наадаг. Ингээ зөндөө олон юмнууд байгаа болохоор өөрөө наана. Тэгээ ингээ өөрийнхөө сэтгэн бодох чадварыг бас нээн. Тэгээ эдгээр бас маш гоё ингээ бүгдээрээ ингээ гоё. Гэтэ миний хамгийн дуртай зүйл бол ингээ тэмдэг, өнгөрийн тэмдэг чимэглэх байгаа. Энэ тэмдгүүдээ болохоор энэ дотор ингээд стикер юм юунууд байгаа. Ингээд багцаараа энийг тэг чимгэлдэг. Тэгээ энэ стикерийн багцтай, тэгээд ийм олон үеийн балтай. Тэгээ слайм охтуудын тоглоомтой слайм. Тэгээ одоо ингээд слайм скуши гэх бүх төрлийн тоглоомнууд энэ багцанд түлхүүр яасан. Тэгээд бас өнгөрийн тэмдэг дахиад байгаа. Тэгээ ингээд охтууд хүмүүс нах дуртай. Тэгээ охтууд хүмүүс байгаа. Тэгээ хүмүүсний наалт гэж хэлж байна. За энэ тоглоом бол миний хамгийн тоглох дуртай тоглоом байлаа. За тэгээд өөрсдөө ингээ утсаа ухаад гэртээ байхаа оронд манай дэлгүүрээр ирээд манай дэлгүүрийн тоглоомуудаар тоглоод үзээрэй. Тэгээд надад бол ингээд бүтээл сэтгэлгээ хөгжүүлээд өөрийнхөө тоглох дуртай тоглоомоо өөрөө бүтээх нь надад маш гоё санагддаг. Тийм болохоор манай дэлгүүрээс худалдаа авалт хийгээрэй. За Angels Kids Story хувьд бол хүүхдүүдийн бэлэн хувцас эхлүүлээд тоглоомнууд ингээ маш олон төрлөөрөө байгаа юм билээ. За тий хамгийн гол нь бүх бараа нь хямдралтай байгаа. Одоо жишээлбэл энэ өмднүүд хэд байгаа үннээсээ 30-аас 50% хямдрах юм байна. За энэ цасны өмдөл гэхэд те хямдраад 45,000-аас 55,000 төгрөгийн хооронд байгаа юм билээ. Энэ гэхэд ингээд хүүхдүүдийн цэцэрлэг дээрээ өмсөөл айгүй тохиромжтой юм нэмгэн гоё даван материалтай цамцнууд гэхэд 18,000 Эрэгтэй тасагт нь орж ирээд бүр маш их баярлаа. Яагаад гэвэл эдний эрэгтэй тасгийнх нь хүүхдийнх нь хуцнууд үнэхээр цагуурлаг, үнэхээр хөөрхөн, үнэхээр өнгөлөг юм байна. Энэ миний хүртэл харалтаа. За тэгээд эдний одоо жишээлбэл энэ хувцнууд нь бас мөн хямдралтай байгаа.
78,000-аас 48,000 төгрөг болоод хямдарсан байгаа шүү. Миний энэ барьсан байгаа охидын хөргөн дотортой хослоос эхлүүлээд энүүгээр үлгөөтэй байгаа бүх хослууд 50-аас 120 мянган төгрөгийн өмдөө юм билээ. За тэгээ мэдээж дэлгүүр дээр нэрх юм бол өнгө болоод загварын хувьд айгүй олон сонголттой байгаа. Күүртэг байна. Энийг хараа. Энэ күүртэг 160,000 төгрөг гэж байгаа. Одоо энэ маань яг 50% хямдраад 80,000 төгрөгийн үнээр зарагдчихэж байна. Энэ бас муу ялгаагүй. Ингээ өсвөр насны хөвгүүдэд тохиромжтой юм хөөрхөн хөнгөн дотортой юм гой күүртгэнүүд 50% хямдарсан байна манайха. Үг ихтэй хүр холдлоо гэдэг шиг бит хоёр NGS store руу ороод бүр нар хивээтэл бүр дэлгүүр хийслээ. За тэгээд манайхан энэ нисэх харамт байдаг хүмүүс ялангуяа хотын төв рүү заавал төвшгүйгээр эндээс ирээд хүүхдтэй чанартай хэрнээ боломжийн үнэтэй тоглоом болон хувцсны маш өргөн сонголтоор бас аваарай гэж хэлье. За яг зөв. За тэгээд хаягийг нь дахин хэлье. Тэгээд мартаад хаана нүлээ гэдээ асуугаад байваа. Ярамгийн номин макро руу ороод ердөө 3 давхурт шууд харагдана. NGS Kids Store гэдэг байгаа. Лифтээр буугаад NGS Kids Store. За тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Баяртай.